Цаана миний өнөөдөр авсан сэтгэл ширгээх процесс байна. Техник зураг дээр бол одоо усан ван дотор ус халааж байгааг үзүүлж байна. За дараагийнх нь болохоор хоёр талаас халаах буюу ширгээх процесс явагдаж байгааг харуулж байна. Уусан бицийн агуулмжийг уусгачийн агуулмжид харьцуулж буй одоо хувиар нэгжийг илэрхийлэх хуурай бицийн концентрац гэдгийг. За ширгээх аргууд нь болохоор дан ширгээх арга, шаталсан ширгээх аппарат гэж хоёр хуваадаг. За халаах ба ширгээх уусан хөдөлгөөний чиглэлийг хамааруулж ер нь бол олон шаталтай ширгээх аппаратын нэг чигийн эсрэг чигийн зэрэгцээ урсгалтай гэж ангилдаг. Дэвтэх хуур гэдэг нь болохоор уусмал бослох үед түүнээс ялгарах хуурайг хэлнэ. Конденсац гэдэг нь болохоор шингэрсэн усны урыг хэлдэг. Ширгээх аппаратын бүтээн хэмжээ ажиллагааны тодорхойлох гол үзүүлэлт нь бол халаах ба уурсмалын одоо бослого температур хоорондын ялгаа юм аа. Ширгээх аппаратын ер нь температурын ялгааг нийт одоо ашигтай гэж ангилж үздэг. Дан ширгээх арга нь болохоор одоо уусмал ороод уур болоод уураар дамжаад конденсац явагдаад төрсөн уусмал нь ялгарна. Дээгүүр болохоор ус болоод хий болоод одоо ялгархыг хэлнэ. Дан аппарат нь одоо уусмалыг үжилсэн болон тасралтгүй аргаар ширгээдэг. За шаталсан ширгээх аппарат нь болохоор халаах хуурын зарцуулалтыг багасгах зорилгоор ширгээлтээ олон шаталтаагаар явуулдаг. Олон шаталтаагаар явуулсан төхөөрөмд нь цовоо холбогдсон хэд хэдэн ширгээх аппаратнаас бүрддэг. Ба өмнөх одоо ингэ шатанд дэгдсэн урыг дараагийн шатанд халаах зорилгоор ер нь ашигладаг байгаа. Дараах зурган дээр бол ингэ харагдаж байгаа. За энэ нутагийн зурган дээр болохоор нэг чигийн урсгалтай болон шаталсан ширгээх аппаратыг одоо ер нь харуулсан байна. За хоёр дахь зурган дээр болохоор эсрэг чигийн урсгалтай олон шаталсан аппаратыг харуулсан байна. За температурын ашигтай ялгуур гэж юу гэсэн үг вэ гэвэл халаах хуурын температур ба уур дамжуулах хоолойн төгсгөлдөх уусмалаас дэгдсэн уурын температурын зөрүүг ер нь бол температурын ялгуур гэж нэрлэдэг. За томьёон доор харагдаж байна. За дулаан дамжилтыг хангаж байгаа температурын ашигтай ялгуур нь болохоор температурын нийт ялгуурын дулаан алдагдлын хэмжээгээр байх байдаг. За бас томьёон доор нь харагдаж байна. Температурын алдагдал нь дараах 3 алдагдлаас ер нь бол тодорхойлогддог байгаа. За уусмалын концентрац нэмэгдэхэд температурын алдагдлын утга ер нь бол өсдөг. Атмосферын даралтанд буцалдаг уусмалын хувьд ер нь бол утгыг лавлах сурах хүчгээс ер нь тодорхойлдог. Уусмалын бослого температур нь уусмалын дээд орон зай дахь уусмалын температураас хэмжээгээр ер нь илүү байдаг. Томьёон доор харагдаж байна. Энэ тохиолдолд температурын ер нь ашигтай ялгуур нь бас иймэрхүү харагддаг. Ширгээлтийн материалын баланс нь болохоор нэгдүгээр нийт уусмалын балансын тэгштгэл доор нь харагдаж байна. За хоёрт нь болохоор хуурай бицийн одоо балансын тэгштгэл байгаа. Гуравт нь уусмалын эхний ба эцсийн концентрац өгөгдсөн нөхцөлд ширгээх усны хэмжээ ер нь бол тодорхойлогдно. За дөрөвт нь төхөөрөмжийн бүтээмжийг өгөгдсөн үед уусмалын эцсийн концентрац. За ширгээгдэх усны нийт хэмжээг энэ томьёогоор тодорхойлдог. Шат тус бүрийн одоо өтгөрч гарч буй уусмалын зарцуулалтыг бас яг энэ томьёогоор тодорхойлдог байна. За нэгдүгээр шатны үед температурын ашигтай ялгуур нь болохоор энэ томьёогоор тодорхойлоод олчж болдог. Хоёрдугаар шатны үед бас температурын ялгуур нь бас энэ томьёогоор тодорхойлогдно. Гуравдугаар шатны үед температурын ашигтай ялгуурлыг одоо энэ хоёрын ер нь л дунджаар ингэж болдог. Ширгээлтийн дулаан балансыг болохоор дан ширгээлтийн дулааны балансыг аппарат нь өгч байгаа аппаратнаас гарч байгаа дулаанаар тодорхойлж болдог. Аппарат нь өгч байгаа дулааныг болохоор эхний уусмалын дулаан, хоёрт нь болохоор халаах уурын дулаанаар ингэж тодорхойлж болдог. Аппаратнаас гарах дулааныг болохоор дэгдсэн ууртай гадагшлах дулаан, одоо өтгөрч уусмалаас гадагшлах дулаан, гуравт нь конденсацтай гадагшлах дулаан, дөрөвт нь орчин далдагдах дулаан гэж тодорхойлж болдог. Өнөөдрийн миний ярих зүтгүүний өрөөд өндөрлж байна. Анхаарлаа татсан баярлалаа.